2001 оны 3 сарын 6 мягмар гараг. Японы хамгийн хойд муж болох Хоккайдогийн Мурарон хот дахь Хакучодай дүүргийн нэгэн орон сууцнд энэ дүүх эхэлнэ. 16 настай Чита Асами эцэг эх болон дүүтэйгээ хамт амьдардаг байв. Тэр өдөр ахлах сургуулийн эсэлтийн шалгалтаас болж сургууль нь амарсан байсан юм. Асами гэрийнхээ ойролцоох салбар далах нарийн бовны дэлгүүрт ажилладаг байсан ч Мурарон хотын төв дөх үндсэн салбарт ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Түүнийг шилжүүлэхийн тулд далхны газрын эзэн өөрөө заадаг кофе бэлтгэх сургалтанд суух шаардлагатай гэж хэлсэн байна. Тэр өглөө Асами үндсэн салбар руу уцтаж, ажилтнуудын нэг нь утас авч далхны газрын эзэнтэй уулзах цаг товлжээ. Үүний дараа Асами гэрээсээ гарч хотын төв рүү явах автобусанд суусан байна. Асами дэлгүүрт 1 цагийн орчимд очно гэж амласан байсан ч далхны газрын үндсэн салбарын ойролцоох буудлаар автобус нь 1 цагаас хэдхэн минутын өмнө өнгөрөхөд тэрээр хачиргалтай нь буусангүй. Үүний оронд хэд хэдэн буудал өнгөрч байж сайтын худалдааны төвийн ойролцоох буудалд буусан бөгөөд хамгаалтын камерын бичлэгт гоо сайхны тасгаар онц зүйл хийлгүй зүгээр явж байгаа нь үлджээ. Хагас цаг орчмын дараа Асами буцаад үндсэн далхны газар руу автобусанд суусан байх магадaltaй бөгөөд тэр газар нь хөл хөдөлгөөнтэй замын хажууд хамгийн ойрын автобусны буудлаас ердөө 15 метрийн зайд байрлаж байжээ. Асамиг тэнд очих үеэр эрэгтэй танил эсвэл тухайн үеийн найз залуу байж болзошгүй хүн түүн рүү залгажээ. Тэр хүн Асами хотын төвд ирсэн гэж хэлсэн хэмээн мэдүүлсэн байна. 4 минутын дараа түүнд дахин дуудлага ирсэн бөгөөд магадгүй өмнөх хүн дахин залгасан бололтой. Түүний мэдүүлснээр Асами тайван сонсогдож дотор орчинд байгаа мэт байсан гин. Тэр дуудлагын үеэр Асами яг одоо ярьж чадахгүй байна. Дараа эргээ залгана гэж хэлсэн аж. 2 цаг гарын дараа дахин залгахад утас нь холбогдохоо болсон байсан бөгөөд далхны газрын ажилтнууд Асамиг тэр өдөр огт хараагүй гэж мэдүүлжээ. Үргэлж хариуцлагатай илдэг зантай Асами тэр орой гэртээ ирээгүй тул эцэг ихэн сураггүй алга болсон тухай мэдэгдэл өгч цагдаа нар маргааш өглөө нь мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлсэн байна. Энэхүү гинтийн алга бололтой холбоотой олон боломжит таамаг байдаг ч нэг харамсалтай үнэн өнөөдрийг хүртэл үлджээ. Тэр нь Чита Асами бараг ямар ч улмар үлдээлгүй алга болсон явдал юм. Өдрийн дунд үед хөл хөдөлгөөн ихтэй замын хажууд тэр яаж агаар дууссан мэт алга болсон юм бол тэр хаашаа явсан бэ? Хэн оролцсон бэ? Ингээд мөрдөн шалгах ажиллагаа Асамигийн тухайн өдөр хийсэн үйлдэлүүд дэвшүүлэгдсэн боломжит хувилбарууд болон Мурарон хотод ямар улмар үлдээснийг авч үзье. Ингэснээр 2001 оны 3 сарын 6-ны мягмар гарагийн үдээс хойш үнэхээр юу болсон байж болохыг илүү сайн ойлгох боломжтой юм. 2001 оны 3 сарын 7-ны шөнийн 1 цаг өнгөрсний дараахан цагдаа нар Читагийн гэр бүлээс охин нь одоо хүртэл гэртээ ирээгүй тухай сураггүй болсон хүний мэдэгдэл хүлээн авчээ. Эхэндээ цагдаа нар хүлээсэн гэж мэдээлдэгч Асами алга болсноос хойш гэртээ ирээгүй тул түүний хаана байгааг тогтоох мөрдөн шалгах ажиллагаа эхэлжээ. Мөрдөгчдөд хамгийн түрүүнд хэрэгтэй зүйлсийн нэг нь тэд ямар хүнтэй холбоотой хэрэг дээр ажиллаж байгаагаа ойлгох явдал байсан бөгөөд ингэснээр хэнийг хайх, Асами хаашаа явсан байж болохыг тогтоох боломжтой байв. Чита Асами 1984 онд төрсөн бөгөөд алга болох үедээ 16 настай байсан. Түүний гадаад төрхийг 153 см өндөртэй туранхай биетэй шулуун харуулстай гэж тодорхойлжээ. Тэрээр Мурарон хотын Хакучодай дүүргийн захын хороололд эцэг эх болон дүүтэйгээ хамт амьдардаг байв. Түүний аавын ажиллаж байсан эрчим хүчний компаниас олгосон орон сууцнд гэр бүл нь амьдардаг байсан гэж мэдээлдэг. 2001 оны байдлаар Мурарон хот ойролцоогоор 100 мянган хүн амтай байсан бөгөөд голчлон, бомбт болон гангийн үйлдвэр, усан онгоц үйлдвэрлэл, нүрс болон газрын тос боловсруулах зэрэг хүнд үйлдвэрүүдээр алдартай байжээ. Асамийн Хоккайдо Мурарон Сакай ахлах сургуулийн 1-р ангид сурагч байсан бөгөөд энэ сургууль нь Мурарон хотын шилдэг бэлтгэл ахлах сургуулиудын нэг гэгддэг байв. Тус сургууль Мурароны зүүн хэсэгт байрладаг бөгөөд Читагийн гэрээс автобусаар 30-аас 40 минут явж хүрдэг байжээ. Сургууль дээр Асами сэргэлэн Нимба илдэг бөгөөд хариуцлагатай сурагч гэдгээрээ танигдсан байв. Тэр үргэлж дэвтэр авч явдаг идэвхтэй найдвартай нэгэн байсан тул сургуулийн амжилт нь ч сайн байсан гэж ярьдаг. Асами совилогч болох хүсэл мөрөөдөлтэй байсан бололтой. Хэдийгээр баттай биш нэг их сурвалжид түүний гэр бүлийн нэг хүн асаргаа шаардлагатай байсан нь энэ мэрэгчлийг сонгоход нөлөөсөн гэж мэдээлжээ. Дунд болон ахлах сургуулийн ангийнхан нь түүнийг үзэгсэлэнтэй авьяастай гэж тодорхойлсон бөгөөд үүнээс болж бүр фэн клуб бүртэл байгуулагдсан гэх яриа байдаг. Энэ фэн клубын талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл байдаггүй бөгөөд
Зарим их сурвалж бүр оршин байсан хэсэгт нь эргэлздэг. Харин зарим нь Асамиг биширдэг эрэгтэй сурагчдын бүлэг байсан гэж үздэг. 2000 оны 12 дугаар сараас буюу алга болохоос 3 сарын өмнөөс Асами нэм гаригуудад гэрийнхээ ойролцоох хайг худалдааны төвд байрлах Эл Обжот нэртэй далхны газрын салбарт цагийн ажил хийж эхэлжээ. Тэр кассан дээр голчлон ажилладаг байсан бөгөөд салбарын менежер нь Асамиг хөгжилтэй, үйлчлүүлэгчтэй зөв харьцдаг гэж тодорхойлсон байна. Хэдийгээр гэрээс нь хол байсан ч Асами Моророн хотын төвийн Чирибицчо дүүрэгт байрлах далхны газрын үндсэн салбар руу шилжихийг хүсэж байжээ. Асами үндсэн салбар руу шилжихийг хүссэн шалтгаан нь түүний ахлах сургуультай ойр байсан тул хичээлийн дараа ажиллахад амар хэлбэр байх байсан. Энэ бүх мэдээллийг олж мэдсэний дараа мөрдөгчд алга болсон хэрэг өөрөө хэрхэн үрэнснийг судалж эхэлжээ. Гэвч удалгүй цагдаа нарт олдсон мэдээллийн ихэнх нь Асами алга болохоос өмнөх хэдэн цагийн дотор түүнийг харсан эсвэл ярьсан хүмүүсийн мэдүүлэг болох нь тодорхой болсон байна. Харамсалтай нэгдүгээр мэдүүлгийн найдвартай байдалд эргэлзэх боломжтой бөгөөд бүгдийг нь бодит баримтаар баталгаажуулах боломжгүй байжээ. Гэсэн ч цагдаа нарын цуглуулсан нотлох баримт болон мэдүүлгүүд үндслэн Асами алга болохоос өмнөх хэдэн цагийг авч үзье. 2001 оны 3 сарын 6 мигмар гараг хавар дөхөж байсан ч Моророн хотын цаг агаар ихэнх өдөртөө 0 хэм орчим хүйтэн хിവэр байжээ. Ахлах сургуулийн эзэлтийн шалгалтаас болж сургууль намарсан байсан тул Асами гэртээ цагийг өнгөрүүлж байв. Тэр анх гоо сайхны салонд очихоор төлөвлөж байсан ч захиалганд үрсэн байсныг мэдээд төлөвлөгөөгөө өөрчилжээ. Үүний оронд тэр гэрийнхээ ойролцоох Хакучодо дахь салбар дэлгүүрээс Моророны төвийн Чирибицчод байрлах сургуультай нь ойр үндсэн салбар руу шилжихэд шаардлагатай гэж хэлэгдсэн кофе бэлтгэх сургалтад хамрагдахаар төлөвлөсөн байна. 11 цаг 30 минутад Асами далхны газар руу утастаж далхны газрын эзэнтэй кофе хийх сургалтын талаар уулзахаар цаг товолжээ. Асами гэрээсээ үндсэн салбар руу залгахад эзэн биш эмэгтэй ажилтан утсыг авчээ. Тэр ажилтны өгсөн ярилцлагын дагуу Асами би 1 цагаас хойш очмоор байна. Эзэн байгаа юу гэж хэлсэн байна. Ажилтнтай хийсэн ярилцлага дараах байдлаар үргэлжилжээ. Эмэгтэй ажилтан тухайн өдөр эзэн болон Асами хоёр шууд холбогдсон эсхийг мэдэхгүй байсан гэж хэлсэн тул тэрээр Асамигийн хүсэлтийг эзэнд дамжуулсан болохоос эзэн өөрөө дуудлагыг аваагүй бололтой. Үд орчмын үед Асами гэрээсээ гарсан гэж үздэг. Тэр гэрээсээ 1 км гаруй зайтай өөрийн цагийн ажил хийдэг хайг худалдааны төвийн ойролцоох автобусны буудлал руу алхсан байх магадaltaй бөгөөд энэ нь ойролцоогоор 15 минутын зам байжээ. Замдаа тэр комбины дэлгүүрээр орсон бөгөөд олон нийтэд цацагдаагүй хамгаалтын камерын бичлэг үлдсэн гэж мэдээлдэг. 12 цаг 25 минут Асами өөрийн цагийн ажлын газрын ойролцоох Хакучодо Ичүү автобусны буудлаас Донон автобусны 55 дугаар чиглэлд суужээ. Тэр автобус Накажимачо нэгээр дарин өнгөрч Асамигийн ахлах сургуулийн яг эсрэг талд байрлах Хигашимачи терминал руу чиглэж байсан байна. Асамигийн нэг найзын мэдүүлснээр тэр санамсаргүйгээр автобусны арын хэсгээс Асами түн рүү даллаж байхыг харжээ. Үүний дараа автобус Хакучодоёгоос хөдөлж Моророн хотын төв хэсэг рүү явсан байна. 12 цаг 56 минутад автобус Хакучодоёгоос хөдөлснөөс хойш ойролцоогоор хагас цагийн дараа Моророн хотын төвд иржээ. Хэдийгээр автобус талхны газрын үндсэн салбараас ердөө 15 метрийн зайд байрлах Хигашидори автобусны буудлын дээр ирсэн ч Асами ямар нэгэн шалтгаанаар буугаагүй байна. Энэ үед тэр яг 1 цаг талхны газар хүрч болох байсан ч утсаар ярихдаа 1 цагаас хойш очно гэж хэлсэн бөгөөд энэ үгийн яг утга тодорхойгүй байжээ. Асами яагаад шууд талхны газар руу яваагүй талаар хэд хэдэн таамаг байдаг. Эхнийх нь буруу ойлголцол байж болох юм. Зарим хүмүүсийн таамгаар Асами ажилтны үгийг буруу сонсоод өөр цагт ирэх ёстой гэж ойлгосон байж магадгүй. Хоёр дахь шалтгаан нь цаг өөрчлөгдсөн байх боломж юм. Цагийг Асами эсвэл эзэн хоёрын аль нэг нь өөрчилсөн байж болно. Гэвч эзэн болон ажилтны хэлснээр уулзах цаг 1 цаг байсан бөгөөд 11 цаг 30 минут болсон утасны ярианаас хойш тэд Асамитай дахин холбоо бариагүй гэж мэдүүлжээ. 3 дахь шалтгаан нь цагийн ойлголтын ялгаа байж магадгүй. Зарим хүмүүс Асамигийн цагийн мэдрэмж бусдаас өөр байсан байж болох юм гэж үздэг. Тэр 1 цагаас хойш очно гэж хэлсэн бөгөөд хүмүүс үүнийг хэдхэн минутын дараа гэж ойлгодог ч үнэн дээр хагас цаг бүр 1 цагийн дараа ч гэсэн утгатай байж болох юм. Гэвч Асамигийн найзуудын хэлснээр тэр маш нямбай, хариуцлагатай нэгэн байсан тул ийм уулзалтыг зүгээр алгасах хүн биш байжээ. Мөн түүнийг байнга хоцордог эсвэл цаг барьдаггүй гэсэн
мэдээлэл байгаагүй. Дөрөвдөг шалтгаан нь тэр автобусанд ундчихсан байж болох тухай юм. Гэвч хэрэв сэрснийхаа дараа буусан бол худалдааны төвөөр зүгээр нэг хэсэж байхаар шууд буцаад талхны газар руу явах автобусанд суух нь илүү логиктой мэт санагдана. 1 цаг 3 минутад Асами анх буух ёстой байсан буудлаасаа 3 буудлын цаана байрлах Хигашимачи Ничоме автобусны буудлын дээр буужээ. Тэр буудал нь одоогийн Ион худалдааны төв гэж нэрлэгддэг байсан тухайн үеийн сайтын худалдааны төвийн яг хажууд байрладаг байв. 1 цаг 4 минутаас 1 цаг 26 минут. Автобус ирснээс 1 минутын дараа Асами сайтын худалдааны төвийн 1-р давхрын гол сайхны дасгаар явж байгаа нь хамгаалтын камерын бичлэгт үлджээ. Тухайн бичлэгт олон нийтэд ил болоогүй ч цагдаа нар бичлэгээс авсан 3 зэргийг нийтэлсэн байдаг. Бичлэг дээр Асами гол сайхны дасгаар ямар нэгэн онц зүйл хийлгүй зүгээр цаг нөхцөж байгаа мэт харагддаг гэж мэдээлдэг. Бичлэгийн чанар муу учраас нүүр царай тодорхой харагддаггүй ч хувцас болон биеийн хэлбэр нь Асамигийн тодорхойлолттой таарч байжээ. Бичлэг дээрх шулуун хар устай охин нь Асамигийн 153 см өндөртөө тохирч байсан байна. Тэр сургуулийн дүрмд хувцас биш харин хөх жинсэн өмд шаргал битжааг бүр бэрий хээдтэй оролт ногоон савхан гутлыг өмссөн байжээ. Мөн баруун мөрөндөө шаргал өнгийн мөрний цүнх үүрсэн байсан байна. Бичлэг дээр тодорхой харагддаггүй ч Асами мөн мөнгөн бүгжнүүд зүүсэн байсан гэж мэдээлдэг. Асамигийн хамгийн сүүлийн бичлэг 1 цаг 26 минут 52 секундэд хийгдсэн бөгөөд тэр худалдааны төвд ойролцоогоор 22 минут болсныхаа дараа гарч явжээ. Тухайн үед хот даяар хамгаалтын камер бараг байгаагүй тул энэ нь Асами алга болохоос хамгийн сүүлийн бичлэг гэж үздэг. Ойролцоогоор 1 цаг 30 минутад Асамиг замын нөгөө талаас 2 эрэгтэй ангийн хүүхэд харсан байна. Моророн Сакай ахлах сургуулийн дэд захирлын ярилцлагын дагуу Асами тэдэнд та нар хаашаа явж байгаа юм гэж асуусан гэдэг. Энэ нь Асамигийн хамгийн сүүлчийн баттай харагдсан тохиолдол гэж үздэг. 1 цаг 31 минут Асами сайтын худалдааны төвийн хажуугийн Хигашимачи Ничоме автобусны буудлаас Чуомочи Кодай дүүргийн Донан автобусанд суусан гэж үздэг. Тухайн үед автобусанд 3 хүн суусны нэг нь сурагчийн автобусны карт ашигласан бөгөөд тэр нь Асами байх магадлалтай. Автобусанд нийтдээ 24 зорчигч байсан бөгөөд бусад 23 зорчигч болон жолоочийн хинэнч Асамиг онцгойлон санаж үлдээгүй байна. Гэхдээ хүмүүс ахлах сургуулийн сурагчийг дүрмд хувцастай байна гэж төсөөлсөн тул жирийн хувцастай байсан Асамиг анзаараагүй байх магадлалтай гэж үздэг. 1 цаг 41 минутад автобусны хуваарын дагуу Асами 10 минутын дараа Хигашидори автобусны буудалд ирсэн гэж үздэг. Тэр автобусны буудал нь талхны газрын үндсэн салбараас ердөө 15 метрийн зайтай байсан. Тухайн автобусны буудал дээр нийт 12 зорчигч буусан гэж ярьдаг бөгөөд тэдний 8-ыг нь хожим цагдаа нар тогтоожээ. 3 хүн одоо хүртэл тогтоогдоогүй бөгөөд сүүлчийн нэг нь Асами өөрөө байсан гэж үздэг. Тогтоогдсон зорчигчдын хинэнч Асамигийн талаар мэдээлэл өгөөгүй бөгөөд байцагдах үедээ түүнийг онцгойлон санахгүй байсан байна. 1 цаг 42 минутад Асами хувийн гар утасны систем болох PHS төхөөрөмж дээрээ дуудлага хүлээн авчээ. Энэ нь тэр автобусны буудлаас буусны дараахан ирсэн болол та. Зарим их сурвалж залгасан хүн нь Асамигийн эрэгтэй эсвэл эмэгтэй найз байсан гэж дурддаг бол өөр зарим нь түүнийг Асамигийн найз залуу байсан гэж мэдээлдэг. Асамиг үерхдэг байсныг ихэнх хүмүүс мэддэггүй байсан бөгөөд ядчил түүний найзуудын дийлэнх нь магадгүй бүгд мэдээгүй байсан гэдэг. Тэрхүү залгасан хүн ангийн хүүхэд байсан эсэх бүр нэг сургууль сурдаг байсан эсэх нь их сурвалжуудад маргаантай байдаг. Ямар ч тач Асами утсаа авахдаа хэлсэн үгийг нь шууд орчуулбал би доошоо ирчихлээ гэсэн утгатай байжээ. Энэ үг жоохон ойлгомжгүй мэт сонсогдож болох ч нутгийн хүмүүс үүнийг дараах байдлаар тайлбарласан байна. Тэр өгүүлбэрт штаг их ханс ашигласан бөгөөд энэ нь доор эсвэл доош гэсэн утгатай. Энд гэдэг нь талхны газрын үндсэн салбар байрлаж байсан Моророны тэгш намдор хотын төвсгийг зааж байгаа бололтой. Харин Асамиг амьдардаг уулархаг Хакучодой дүүргийг нутгийнхан Яма буюу уул гэж нэрлэдэг байжээ. Найз залуу эсвэл найз гэдэг хүний мэдүүлснээр Асамигийн хоолой огт сандарсан эсвэл хачин сонсогдоогүй бөгөөд утасны цаадах чимээнээс харахад тэр гадаа байсан байх гэжээ. Одоогийн гар утаснууд өндөр хүчин чадлын радио долгионыг ашиглаж хэдэн 10 км хамарсан том станцаар ажилладаг бол тухайн үеийн PHS систем утастай шугам болон бага хүчин чадлын радио долгион ашигладаг байсан бөгөөд ойролцоогоор 1-ээс 1.5 км-ийн хүрээтэй байжээ. Харилцаа холбооны NTT Docomo компанийн төлөөлөгч Моророн шиг хотын төв хэсэгт
энэ хүрээ илүү хязгаарлагдмал байдаг гэж тайлбарласан байна. Өөр их сурвалжууд дохионы хүрээг хэдэн 10 м-ээс 500 м орчим гэж мэдээлдэг бөгөөд антенны байршлыг Асахи телевиз зөвхөн далхны газрын ойролцоо гэж тодорхойлсон тул дараах хамгийн дээд хүрээг тооцоолж болно. Антенны хүрээг харахад Асами Хигашидори автобусны буудал дээр ирээд тэр орчимд дуудлагыг авсан байх магадлал өндөртэй. Учир нь тэр сайтын худалдааны төвөөс талхны газар хүртэлх замын талаас илүү туусны дараа л антенн түүний дохиог хүлээн авах боломжтой байсан аж. Одоогийн байдлаар энэ систем ашиглагдгаа болж антеннийг буулгасан байна. 1 цаг 46 минутад эхний дуудлагаас 4 минутын дараа Асамигийн PHS төхөөрөмж дээр дахин дуудлага иржээ. Ихэнх их сурвалжид өмнөх залгасан тэр найз эсвэл найз залуу нь дахин залгасан гэж дурддаг. Яагаад ийм богино хугацаанд 2 дараалсан дуудлага хийсэн нь тодорхойгүй байдаг. Утсаар ярихдаа Асами би яг одоо ярьж чадахгүй байна. Дараа буцаж залгана гэж хэлээд утсаа тасалсан гэж мэдүүлсэн. Залгасан хүний мэдүүлснээр тэр үед Асами онцгой сандарсан мэт сонсогдоогүй бөгөөд аюулд орсон шинж тэмдэг байгаагүй аж. Гэхдээ нэг анхаарал татсан ялгаа байсан нь эхний дуудлагатай харьцуулахад хоёр дахь дуудлагын үеэр орчин маш чимээгүй байсан тул магадгүй Асами дотор орчинд байгаа мэт санагдсан байна. Ойролцоогоор 4 цаг Асами руу өнөө хүн дахин залгасан ч төхөөрөмж нь салгагдсан мэт холбогдохгүй байсан гэдэг. 3 сарын 7-ны шөнийн 1 цагаас жаахан өнгөрсний дараа Асами ийм орой хүртэл ганц салгалт хийлгүй гэртээ ирээгүй нь маш хэвийн бос зүйл байсан тул эцэг эх нь цагдаа цураггүй болсон тухай мэдэгдэл өгчээ. Маргааш өглөө Асами гэртээ ирээгүй байсан тул цагдаа нар мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлсэн байна. Цагдаа нар нотлох баримт олоход маш хүндрэлтэй байсан бөгөөд Асами алга болсон газарт ямар ч эд зүйл үлдээгүй тул ДНК болон хурууны хийж олдоогүй байна. Мөрдөгчдөд байсан ихэнх мэдээлэл нь Асами алга болохоос өмнөх хэдэн цагийн дотор түүнийг харсан эсвэл ярьсан хүмүүсийн мэдүүлэгт тулгуурлаж байжээ. Хэдийгээр Асами 3 сарын 7-ны шөнийн 1 цагаас хойш сураггүй болсон гэж бүртгэгдсэн ч мөрдөн шалгах ажиллагааг олон нийтэд зөвхөн 3 сарын 17-нд буюу алга болсноос 11 хоногийн дараа зарласан байна. Одоо Чида Асамид юу тохиолдсон байж болох, хэн оролцсон байж болох, мөн яагаад гэдэг талаар хамгийн их хэрэгддэг боломжит хувилбаруудыг авч үзье. Хувилбар 1. Далхны газрын эзэн эсвэл ажилтнуудын оролцоо. Мөрдөн шалгах ажиллагааны эхнээс л цагдаа нар далхны газрын эзнийг хүчтэй сэжиглэж байсан бөгөөд учир нь Асами алга болсон цаг орчим түүнтэй уулзгаар тохирсон байсан юм. Түүний нэр зарим цөөн их сурвалжид дурддагддаг ч албан ёсны их сурвалжуудад нэр болон зураг нь нийтлэгдээгүй тул хэн байсан эсэх нь тодорхойгүй юм. Тухайн үеийн далхны газрын эзэн 30 орчим настай байсан бөгөөд нутгийн нэр хүндтэй шүдний эмчийн хүү байжээ. Хожим нь Нейл Обжид далхны газар гэж нэрлэгдэх болсон компани бүртгэлийн түүхээс үзэхэд 1981 эсвэл 1983 онд байгуулагдсан байна. С жигтэн 1989 онд 23 настайдаа далхны газрын эзэн болсон бөгөөд 1996 онд баригдсан Founders Build нэртэй барилгын нэг давхарт үндсэн салбараа дүүлгэн байрлуулжээ. 3 сарын 7-ны өглөөний эрт Асамиг сураггүй болсон гэж мэдээлснээс хэдхэн цагийн дараа цагдаа нар Founders Building-ээс ойролцоогоор 800 м-ийн зайд байрлах далхны газрын эзний гэрт очсон байна. Цагдаа нар эзнийг 3 өдрийн турш сайн дураар байцаасан бөгөөд баривчлаагүй байна. Байцаалтын үеэр цагдаа нар өмнөх өдөр эзэн хаана байсан талаар асуужээ. Эзэн болон эмэгтэй ажилтан хоёулаа Асамиг 1 цагийн үед дэлгүүрт ирнэ гэж хүлээж байсан ч тэр ирээгүй гэж мэдүүлсэн байна. Эзний анхны мэдүүлэгт би дэлгүүрт Асамиг хүлээж байсан ч тэр ирээгүй тул 1 цаг 30 минутад дэлгүүрээс гараад 3 цагт гэртээ харсан гэсэн утгатай зүйл хэлжээ. Гэвч маргааш нь тэр мэдүүлэгтээ өөрчилж би Асамиг дэлгүүрт хүлээсэн. Гэхдээ тэр ирээгүй тул 1 цаг 30 минутад гараад гэртээ харсан. Би тавгүй байсан учраас гэртээ бүхэлдээ Котацу буюу тогоор халдах хүнжилтөө өнгөрөөсөн гэжээ. Тухайн үед байсан эмэгтэй ажилтны мэдүүлгээр эзэн үнэхээр 1 цагаас хойш дэлгүүрээс гарсан нь батлагдсан байна. Тэр 1 цаг 30 минутад дэлгүүрээс гарснаас хойш 3 цаг гэртээ очсон гэх хүртэл хугацаанд яг юу хийсэн нь тодорхойгүй байдаг. Учир нь тэр өөрөө дэлгүүрээс гарсныхаа дараа яг юу хийснээ мартсан гэж хэлжээ. 2011 онд Асахи телевизийн Super J Channel нэвтрүүлэгт өгсөн ярилцлагада нүрээ харуулахгүйгээр далхны газрын эзэн тухайн үеийн цагдаатай холбоотой асуудлын талаар дараах зүйлийг хэлсэн байна. Эзэн 1 цаг 30 минутад дэлгүүрээс гарсныхаа дараа юу хийснээ санахгүй байна гэж хэлсэн ч зарим их сурвалж түүнийг бизнесийн ажлаар явсан эсвэл Асамиг хайхаар явсан гэж дурддаг. Олон хүн энэ сүүлчийн тайлбарт хэрэгэлцдэг. Учир нь тэр хэрэг үнэхээр санаа зовж байсан бол Асами руу шууд залгах боломжтой байсан.
Хэрэв тэр 1 цаг 30 минутын үед Асами руу залгасан бол Асами 1 цаг 42 болон 1 цаг 46 минутын дуудлагуудыг авсан шигээ утас авах байсан болов уу? Гэвч мэдүүлгүүдээс үзэхэд эзэн тэр өдөр Асамитай огт яриагүй болол та. Эзэн далхны газраас ердөө 10 минут алхах цаад амьдардаг байсан тул маш чухал энэ хугацаанд 1 цагаас илүү хугацаа түүний түүхэнд тайлбаргүй үлдэж байна. Мөн түүний мэдүүлэгт 3 цагаас хойш биеийн муу байсан тул гэртээ унтаж байсан гэж дурдсан бөгөөд үүнийг ээжийнх нь мэдүүлэг баталжээ. Гэвч ярилцлага дурдсанаар цагдаа нар эзний ээжийн мэдүүлэг хангалттай найдвартай хэсгэд эргэлзэж байсан бөгөөд тэр хүүгээ хамгаалахыг оролдож байж болох боломжийг нээлттэй үлдэжээ. Тиймээс 1 цаг 30 минутаас хойшх эзний үйлдэл олон хүний нүдэнд эргэлзээтэй санагддаг. Байцаалтаас гадна эзний машиныг хураан авч гэр болон үндсэн далхны газарт нь нэгжлэг хийжээ. Гэвч эцэст нь мөрдөгчд эзнийг Асамигийн алга бололттой холбох ямар ч улмөр нотлох баримт олж чадаагүй байна. Дараагийн өдрүүдэд мөрдөгчд Асамигийн ямар нэг шинж тэмдэг олно гэсэн найдалгаар эзнийг 24 цагийн турш дагаж ажиглаж байжээ. Далхны газрын ойролцоо байрласан мөрдөгчийн мэдээлснээр эзэн 30 минут тутамд далхны газрын арын хаалгаар санаа зовсон мэт гарч ирдэг байсан ч ямар ч чухал шинэ улмөр олдоогүй байна. Асуулт нь хэрв далхны газрын эзэн буруутай байсан бол өдрийн цагаар хүн ихтэй тэр газраас Асамиг яаж авч чадсан бэ? Энэ боломжийг шинжлэхийн тулд далхны газар байрлаж байсан Founders Building гэх барилгыг илүү ойроос харах хэрэгтэй. Асами 5 игнэтэй хөл хөдөлгөөн ихтэй замын хажууд байрлах Хигашидори автобусны буудлын дээр ирсэн байх магадлалтай. 2001 оны үеийн автобусны буудлын байршил нь одоогийнхоос арай хол байсан гэж үздэг. Энэ нь дараахан хийгдсэн засвар болон комбинийн дэлгүүр байгуулагдсантай холбоотой байж магадгүй. Автобусны буудал тухайн үед ч одоо ч ерөнхийдөө далхны газраас 10-аас 20 метрийн зайд байрладаг байсан бөгөөд алхаж хүрэхэд 1 минутаас бага хугацаа шаардлагатай гэж мэдээлдэг. Мөн 2 болон 3 давхрын өрөөнүүдийн тагтнаас Хигашидори автобусны буудал дээр ирж буй явган хүмүүсийг харах боломжтой байсан нь анхаарал татдаг. Далхны газар байрлаж байсан уг барилга нь магадгүй далхны газрын эзний ээжийн өмч байсан бөгөөд нийтдээ 8 өрөөтэй байжээ. Тухайн үед нэг давхарт нь 2 бизнес байрлаж байсан бөгөөд нэг нь Элобжид далхны газар, нөгөө нь 2002 оны газрын зураг гаргагч Zenrin компани баримтад дурдсанаар Ramute нэртэй дэлгүүр байсан бололтой. Барилгын арын хэсэгт хэд хэдэн машины зогсоол харагддаг. Баримтад дурдсанаар 2 болон 3 давхар тус бүр 3 өрөөтэй байсан байна. 2 дугаар давхрын 201 тоод хоосон байсан бол 202 болон 203 тоодыг даатгалын компани түрээслэж байсан гэж мэдээлдэг. 3 давхрын 301 болон 302 тоод хувь хүмүүс амьдардаг байсан бол 302 тоод мөн хоосон байжээ. Google газрын зурагт Founders Building-ийн хажуу талын орцны ойролцоо Pitot House нэртэй үл хөдлөхөрөнгийн компани самбар харагддаг. 2024 оны байдлаар тус компани вебсайт дээр Founders Building-д түрээс эсвэл худалдаанд байгаа үл хөдлөхөрөнг бүртгэгдээгүй байна. Ингэснээр барилгын дотор зохион байгуулалтын талаар илүү нарийн мэдээлэл авах боломж хязгаарлагджээ. 1 цаг 46 минутын дуудлага хийсэн хүний мэдүүлгээр Асами 1 цаг 42 минутын үеийн дуудлагын үеийнхээс ялгаатайгаар дотор орчинд байгаа мэт газар руу шилжсэн байжээ. Хэрэв тэр Founders Building рүү орсон бол автобусны буудлын байршлаас орох хэд хэдэн боломжит орц байсан байна. Түүний хамгийн түрүүнд хүрэх орцуудын нэг нь 1 давхрын 2 дэлгүүрийн үлд байсан бөгөөд тэдгээр нь автобусны буудалтай ижил хөл хөдөлгөөн ихтэй зам дагуу байрладаг байжээ. Хамгийн түрүүнд хүрэх дэлгүүр нь Элобжид далхны газар байсан байна. Гэсэн ч мэдүүлгэдэд Асами далхны газар огт ирээгүй гэж дурдсан байдаг ч хэрэв тэр Founders Building рүү орсон бол өөр орц ашиглахын тулд далхны газрын урдуур өнгөрсөн байх магадлал маш өндөр. Барилгын баруун талд илүү нам гүн 2 игнэтэй гудамжтай залгаа 2 дахь орц бий. Энэ орц нь барилгын 2 болон 3 давхрын 6 ороонд нэвтрэх зорилттой байж болох юм. 2 болон 3 давхрын коридорууд 1 давхрын дэлгүүрүүдтэй холбогддог байсан хэсэг нь тодорхойгүй байна. Google газрын зургаас барилгын ард талд 3 дахь хаалга байгааг харж болох бөгөөд энэ нь далхны газрын арын хаалга байсан гэж үздэг. Нийтийн замаас тэр арын хаалганд хүрэхийн тулд Founders Building-тэй холбогдсон машины зогсоолоор дайрах шаардлагатай байжээ. Google газрын зураг дээр барилгын 3 орц харагддаг ч нэгэн Япон ютубер Founders Building машины зогсоолоор орж барилгыг судалсан байна. Тэр бичлэгт эхлээд барилгын арын машины зогсоолоор явж байснаа эргэх үед барилгын 4 дахь илүү нуугдмал орц харагддаг.
Тэр хүн энэ хаалгаар барилга руу орж шатаар өгссөн коридорыг түрхэн зур харуулжээ. Энэ дөрөв дэх орц нь нуугдмал мэт харагддаг бөгөөд бусад хаалгатай харьцуулахад хүнийг олон нийтийн нүднээс далд байдлаар барилга руу оруулах эсвэл машинаар гаргах боломжтой мэт санагддаг. Эзэн Асамиг энэ хаалгаар оруулж хоосон өрөөнүүдийн аль нэг рүү дагуулan орсон байх боломжтой. Асами алга болсон үед эмэгтэй ажилт нь дэлгүүрт байсан тул Асамиг шууд дэлгүүр рүү оруулсан байх магадлал бага гэж үздэг. Мэдүүлгүүд болон байршлын мэдээлэлд үндэслэн Асами болон эзний цагийн дарааллыг харьцуулахад 3 чухал ажиглалт гарч ирдэг. Нэгдүгээрт эзэн болон ажилтны мэдүүлгээр эзэн нэг цаг талхны газарт байсан бөгөөд энэ нь Асами талхны газрын хажуугаар өнгөрч сайтын худалдааны төв рүү явсан цагтай давхцаж байна. Хоёрдугаарт эзэн өөрийн болон ажилтны мэдүүлгээр нэг цаг 30 минутын үед дэлгүүрээс гарсан байна. Тэр үед Асами талхны газар руу явж байсан. Цагийн дарааллыг дангаар нь харвал эзэн дэлгүүрээс гарч барилгын хоосон 2 өрөөний аль нэг рүү орсон байж болох юм. Тэндээсээ тэр 10 минутын дараа ирэх Асамиг хүлээж байсан байж болох бөгөөд өрөөнүүд автобусны бул руу хардаг тул түүнийг ирэхийг харсан ч байж мэднэ. Энэ нь эзэн Асами алга болсон яг тэр газар яг тэр үед байсан байж болохыг харуулж байна. 3 дугаарт талхны газрын эзэн 1 цаг 30 минутаас 3 цаг хүртэл яг юу хийсэн талаараа тодорхой тайлбар өгч чадаагүй бөгөөд 3 цагаас хойш хүртэл нь эргэлзээтэй хэвээр байжээ. Цагдаа нар мөрдөн шалгах ажиллагаагаа маргааш өглөө нэхлүүлсэн тул эзэнд Асамиг өөр газар руу шилжүүлэх боломжит хугацаа байсан байж болох юм. Хэрв Асамиг эхэндээ Founders Building-ийн хоосон өрөөнүүдийн аль нэгт байлгасан бол тэр илүү нуугдмал орцоороо дамжуулан машиндаа суулгаж өөр газар руу авч явсан байж магадгүй. Дүгнэж хэлбэл газар болон цаг хугацааны хувьд эзэн Асамигийн алга бололтод оролцсон байх боломжтой харагдаж байна. Дараагийн алхам нь хэрв тэр оролцсон байсан бол ямар сэдэлтэй байж болохыг авч үзэх явдал юм. Эзэн ерөнхийдөө этгээд зан ааштай хүн гэж танигдсан байсан бөгөөд нутгийн олон хүн тэр дундаа Асамигийн зарим ангийнхан түүний эмэгтэйчүүдтэй харьцах байдлыг с ижигтэй гэж үздэг байжээ. 2001 оны 4 сарын 12-ны Weekly Shincho сэтгүүлийн нийтлэлд үндсэн талхны газрын хуучин ажилтнтай хийсэн ярилцлага орсон байна. Тэр хүн эзний нэр хүндийн талаар хэлэхдээ 30 гаруй насны гэрэлсэн цагийн эмэгтэй ажилтнтай дотн холбоотой байсан. Мөн тэр эмэгтэй цагийн ажилтнуудыг оройн хоолнд идэвхтэй урьдаг, том нүдтэй, урт үстэй, туранхай бүсгүйчдэд дуртай байсан гэжээ. Асами ч мөн адил үзэсгэлэнтэй нэгэн байсан. Нэг Twitter постод мөн миний хамаатан ах эгч нар Моророн Сакай ахлах сургуулийг төгссөн хүмүүс алга болсон хэрэг гарсны дараахан бүгд талхны газрын эзнийг буруутан гэж ярьж байсан. Өөрөөр хэлбэл талхны газрын эзнийг үргэлж ивгүй сэжиг бүхий хүн гэж үздэг байсан аж. Мөн талхны газрын өмнө цагдаагийн машин ажиглалт хийж байсан бололтой. Талхны газрын хэд хэдэн ажилтны хэлсэн нэг зүйл нь тэд кофе хийх сургалт гэж огт сонсож байгаагүй явдал байсан бөгөөд үүнээс болж зарим хүмүүс эзэн үүнийг Асамиг хоосон өрөөнүүдийн аль нэг рүү дуудах шалтгаан болгосон гэж үздэг. Энэ нь эзэн эмэгтэйчүүдтэй зохисгүй харьцдаг гэсэн цуурхал болон Асами сэтгэлтэй байсан гэх яриатай нийлээд түүнийг энэ хэргийн гол анхаарал татсан хүн болгож байна. Талаас хэрв эзэн өөрийгөө цагдаа нарын гол с ижигтэн болно гэдгийг мэдэж байсан бол яагаад өөрийгөө ийм хэрэгт хутгах байсан юм бол? Ялангуяа Асамигийн дуудлагыг авсан эмэгтэй ажилтан түүнийг Асамитай уулзах гэж байсныг мэдэж байсан шүү дээ. Асами өмнөх хэдэн сард ажиллаж байсан Хакучодой салбарын менежерийг цагдаа нар сэжиглээгүй бөгөөд тэр тухайн үед үндсэн талхны газрын ойролцоо байгаагүй бололтой. Эмэгтэй ажилтан Асамиг хараагүй бөгөөд тэр өглөөний 11 цаг 30 минутын дуудлагаас хойш түүнтэй дахин холбоо бариагүй байна. Асами алга болсноос хойш ойролцоогоор 1 жилийн дараа эзнийг с ижигтэн гэж нэрлснээс болж талхны газар санхүүгийн томоохон хямрал амсжээ. Эцэст нь талхны газар хаагдсан бөгөөд нутгийн нэг хүний ярьснаар эзэн хувийн өрнөөсөө болж байшингаа зарсан байна. Тэр байшинг 2003 онд дуудлага худалдаагаар зарж дараа нь хэд хэдэн машины зогсоол байгуулахын тулд нураажээ. Гэвч байшин зарагдаж нураагсны дараахан зарим их сурвалжид цагдаа нар хүнд техник ашиглан суурийг нь ухаж алга болсон өсвөр насны охины ямар нэг улмөр олохоор ажилласан гэж дурддаг. Эцэст нь цагдаа нар Асамитай холбоотой юу ч олж чадаагүй байна. Онлайнаар зарим хүмүүс хэрв Асами энэ газарт аллагдсан бол түүний сүнс байшинд үлдэж магадгүй тул шин түрээслэгчид тааламжгүй болох байсан учраас байшинг нураасан гэж таамаглажээ. Гэвч байшин яагаад дуудлага худалдааны дараа нураасан бодит шалтгаан олон нийтэд ил болоогүй байна.
2011 онд Саппорогийн мөрдөх жагантлаг гэх байгууллагад ажиллаж байсан хуучин цагдаа нэгэн блог постороо цагдаагийн мөрдөн шалгалтаас тусдаа мэдээлэл олж авсан гэж мэдэгдсэн гэдэг. Тэр постод талхны газар болон барилгын түүхийн талаар мэдээлэл байсан аж. Мөн Founders Building-ийн хоосон 2 өрөөний талаар дурдж цагдаа нар анх тэдгээр өрөөг шалгаагүй бөгөөд Асамиг тэнд хорж байсан байж болзошгүй гэж бичжээ. Түүнчлэн хоосон 2 өрөөний нэгээс ахлах сургуулийн охид хоригдож байгаа мэт насан туршидчдын видео бүхий багц олдсон гэж дурдсан байна. Эцэст нь тэр блог пост устгагдсан бөгөөд олон их сурвалж энэ мэдээлэлд эргэлздэг. Учир нь цагдаа нар анхны мөрдөн шалгалтын үеэр хоосон 2 өрөөг шалгаагүй байна гэдэг нь маш магадлал багатай зүйл гэж үздэг. 2010 оны 7 сард бололтой эзэн Founders Building-ээс ойролцоогоор 3 км-ийн хойд зүгт талхны газрынхтай ижил нэртэй шинэ ресторан ээжээ. Тэр ресторан Кари хоолоор дагнадаг байсан бөгөөд мөн хамтлаг хөгжмийн уран бүтээлчдийн тоглол зохион байгуулдаг байв. Зарим хүмүүс ресторан таатай ханддаг байсан ч онлайнаар олон хүн эзнийг Асамигийн алга бололтын с ิจ гтэн байсан гэдгийг мартсангүй. Нэг хүний сэтгэгдэл эзэн Моророны ахлах сургуулийн охин алга болсон хэргийн боломжит буруутан. Гэхдээ нотлох баримт туцснаас болж баривчлагдаагүй. Эмэгтэйчүүд ийм аимшигтай газар ажиллахаар ирэх ёсгүй гэж бичжээ. Рестораны Twitter буюу X аккаунт нь магадгүй хуучин талхны газрын эзнийх байсан бололтой. Тэр аккаунтод 5,000 гаруй пост нийтлэгдсэн ч Асамигийн алга бололтын талаар нэг ч зүйл байгаагүй. Чита Асами одоо хаана байгаа вэ гэх сэтгэгдэл болон холбоогүй постууд аккаунтын эзэн үл томсорлож байсан. Мөн 2011 оны Асахи телевизийн ярилцлага эзэн Асамигийн алга бололтын талаар бодлоо хуваалцсан хамгийн сүүлийн тохиолдол хэвээр үлджээ. 2023 оны 1 сард рестораны хуудсанд нийтлэгдсэн хамгийн сүүлийн мессежид хаах тухай мэдэгдэл. Та бүхний дэмжлэгт баярлалаа. El Objet Cafe 2 сарын 10-нд хаагдана гэж бичсэн байв. Ресторан яагаад хаагдсан тодорхойгүй ч өмнөх жилүүдэд эзэн зүрхний мэс засалд орсон тухай постууд байсан бөгөөд энэ нь хаагдахад нөлөөлсөн байж магадгүй. Нэг их сурвалж талхны газрын эзний эхнэр гих хүний блог постуудыг олсон гэж мэдэгджээ. Тэр эмэгтэй Асамитай ойролцоо насны хүн байсан бололтой. Тэр их сурвалжийн хэлснээр тэд 2007 онд гэрэлсэн байж магадгүй. Нөхөр маань надаас нуугаад байгаа зүйл их байгаа юм шиг санагддаг. Сая нэг амар хүн ирсэн. Би бүх зүйл зүгээр үү гэж асуухад мэдэхгүй гэж хариулсан. Чи өөрийгөө юунд оруулаад байгаа юм бэ? Юу болоод байгааг надад хэлэхгүй бол айж санаа зовж байна гэж бичжээ. Гэвч энэ блог үнэхээр эзний эхнэрийнх мөн эсэх бүр эзэн эхнэртэй байсан эсэх нь тодорхойгүй байдаг. Эцэст нь эзний гол с ิจ гтэн болгон мөрдсөн бүх оролдлогын дараач үүнийг Асамигийн алга бололттой холбоотой гэх бодит нотлох баримт олдоогүй байна. Эзнээс та Асамиг амьд байгаа гэж боддгоо гэж асуухад тэрээр дараах байдлаар хариулжээ. Асахи телевизийн 2011 оны ярилцлагад талхны газрын эзэн Асами Хакучодай гих гэрийнхээ ойролцоо өөрийг нь зовоодог сталкерын талаар ярьж байсан гэж дурдсан байна. Асами цагийн ажил дээр байх үедээ хүртэл хурамч мессеж болон дуудлага авдаг байсан бөгөөд үүнээс болж ажлын ээлжээ эрт цаг руу сольсон гэж ярьдаг. Зарим хүмүүс бүр Асами салбар дэлгүүрээс үндсэн талхны газар руу шилжихийг хүссэн шалтгаан нь энэ байсан байж магадгүй гэж үздэг. Сталкерын талаар зөвхөн эзэн биш мөн Асамигийн найз нөхөд болон танилуд нь ярьсан байдаг. Асами өөрөө хүртэл надад хурамч дуудлагыг хэрдэг болохоор танихгүй дугаарыг авахгүй байхыг хичээдэг гэж хэлсэн байдаг. Дашрамт дурдахад 2000 онд Stalking Control Act хууль батлагдсан. Stalking гэдэг нь хэн нэгэн өөрийнх нь зөвшөөрлгүйгээр араас нь нууцаар эсвэл элтэд дагаж хаана юу хийж байгааг нь сүүдэр мэд тандах явдал юм. Зөвхөн дагах биш тухайн хүнд айдас таагүй мэдрэмж төрүүлэх үйс араас нь хөөцөлдөж байн гутсдах, отож суухыг stalking гэнэ. Энэ хууль нь stalkад өртөж буй хүмүүсийг илүү хамгаалах зорилгоор бий болсон бөгөөд 1999 онд 21 настай Ино Шори найз залуудаа олон сар stalkдуулсны эцэст алагдсан энэ хэргийн дараа хэрэгжиж эхэлжээ. Сонирхолтой нь Асамиг ажиллаж байсан салбарын менежер хурамч дуудлагын талаар мэддэг байсан ч Асамиг үнэхээр сталкад өртөж байсан талаар сонсоогүй гэж ярилцлагадаа хэлсэн байна. Асамитэй өдөр бүр хамт ажилладаг байсан салбарын менежер хаяа нэг салбар дээр ирдэг эзнээс илүү мэдээлэлтэй байх ёстой мэт санагдана. Мөн Асами сталкерын талаар цагдаад мэдэгдэж байгаагүй гэж ярьдаг. Зарим их сурвалжид Асами өөрийн болон ойр хавийн сургуулиудын сурагчдаас бүрдсэн фэн клубтэй байсан гэж дурддаг.
Гэхдээ тэр фэн клубын талаар дэлгэрэнгүй мэдээлэл байхгүй бөгөөд зарим их сурвалж бүр оршин байсан эсэхд эргэлздэг. Хэрэв үнэхээр байсан бол тэр бүлэгт холоос бишрэхээс илүүтэйгээр далцаанаа агуулсан нэгэн байсан байж болох юм. Өөр нэг цуврахал нь Асами алга болохоос өмнө 2 удаа ярьсан гих найз залуугийн тухай байдаг. Өмнө дурдсанчлан тэр хүн үнэхээр Асамигийн найз залуу байсан уу? Эрэгтэй найз байсан уу? Бүр эмэгтэй найз байсан уу гэдг нь тодорхойгүй. Асамиг үерхдэг байсныг найз нөхөд болон гэр бүлийнх нь хүртэл мэддэггүй байсан тул тэр дуудлага хийсэн хүн үнэхээр найз залуу байсан эсэх нь тодорхойгүй хэвээр байна. Зарим хүмүүс тэр хүн өөрийгөө Асамигийн найз залуу гэж хэлсэн үнэндээ сталкер байсан бөгөөд дуудлагын агуулгын талаар худал мэдүүлэг өгсөн гэж ярьдаг. Онлайнаар зарим хүмүүс найз залуу үнэхээр байсан гэж бичсэн байдаг. Жишээ нь 5 Channel Forum дээр нэгэн сэтгэгдэлд би энэ хэрэгтэй холбоотой хүн байсан. Миний мэдхээр Асами өөр ангид сурдаг найз залуутай байсан. Одоо тэр Хоккайдод төрийн албан хаагчаар ажилладаг гэжээ. Гэхдээ ийм төрлийн мэдээллүүд нь нэр усны тодорхойгүй хэрэглэгчдээс гардаг тул үнэн бодит байдал нь эргэлзээтэй хэвээр байдаг. Мэдүүлэх дурддагдсан дуудлагууд PHS антенны бүртгэлээр батлагдсан ч чухал мэдээллүүд нь тухайн дуудлагын агуулгын талаар өгсөн мэдүүлэг дээр тулгуурлаж байв. Ялангуяа арын чимээ бараг сонсогдоогүйгээс болж Асами дотор орчинд байсан мэт санагдсан нь тэр ямар нэгэн барилга эсвэл машинд орсон байж магадгүйг илтгэж байв. Өөр нэг хариултгүй үлдсэн асуулт нь яагаад тэр найз залуу гэгдэж байсан хүн Асамиг богино хугацаанд 2 удаа залгасан атлаа дараа нь 4 цаг хүртэл дахин залгаагүй вэ гэдэг байв. Зарим хүмүүс тэр найз залууг сэжгэлдэг байсан. Учир нь Асамитай холбогдож чадаагүй атлаа ямар ч арга хэмжээ аваагүй мэт харагдсан байв. Нэг их сурвалжийн мэдээлснээр 2018 оны 8 сард 5 Channel Forum дээр нэгэн хэрэглэгч шинэ мэдээлэл гэх зүйлийг нийтэлжээ. Хэдийгээр ямар ч нэр дурддагдаагүй тэр нийтлэлд Мизумотогийн өмнөд хэсгийн усны их усүрийн ойролцоо цогцос болсон гэж бичсэн байсан бөгөөд энэ нь Моророн хотын хойд хэсгийн усны их усүрийг хилж байгаа бололтой байв. Тухайн нийтлэлд булсан газрын талаар нэлээд дэлгэрэнгүй бичсэн байсан бөгөөд 2 том мод зэрэгцсэн ургасан газрын ард талд байсан гэжээ. Даавуунд ороосон цогцыг машинаар зөөсөн гэж мөн дурдсан байв. Нийтлэл бичигч тухайн цогц нь хүүхэд ахлах сургуулийн сурагч байсан гэж хэлээд дараа нь Читагийн алга болсон хэрэгтэй холбоонд тайлбарласан байна. Дараа нь тэр хүн цогцыг ойролцоогоор 50 см-ийн гүн нүхэнд булсан гэж бичжээ. Тухайн үед 5 Channel Forum-ийн хэрэглэгчид энэ нийтлэлийн талаар юу бодохоо мэдэхгүй байсан гэдэг. Зарим нь үнийг зүгээр л тоглоом гэж үзсэн бол зарим нь цагдаад мэдээлсэн гэх яриа байдаг. Цагдаа нар ямар нэг арга хэмжээ авсан эсэх нь тодорхойгүй ч нийтлэл бичсэн хүн одоо ч Моророн хотод амьдардаг бөгөөд энэ хэрэгтэй холбоотойгоор одоо ч ажиглалтад байдаг гэж сургал гарч байв. Тэр нийтлэл гарсны дараа зарим хүмүүс тайлбарласан газраас цогцос хааж үзхийг оролдсон ч тэрхүү газар нь хашаатай байсан тул дотоогш нэвтрэх боломжгүй байжээ. Эцэст нь тэр газарт үнэхээр цогцос байсан эсэх мөн байсан бол Асамигийн мөн эсхийг цагдаа нар олон нийтэд ил болгосон мэдээллээр бол батлаагүй ч үгүйсгээгүй юм. Хувилбар 3 хулгайлагдсан байх магадлал. Интернет талх нарийн бовны эзэн болон сталкераас гадна 2 төрлийн хулгайлагдсан байх боломжийн талаар их яригддаг. Олон их сурвалжид дурддагддаг эхний боломж нь хойд Солонгосын оролцоо юм. Японы гадаад хэргийн яамны 2012 оны баримтад дурдсанаар 1970-аас 1980 онд хэд хэдэн Япон иргэн с жигтэй нөхцөлд алга болсон байна. Японы мөрдөн байцаагчдын улсын нотлох баримт болон хойд Солонгосоос оргосон агентуудын өгсөн мэдээлэлд үндэслэн эдгээр хэрэгүүдийн хэд хэдэн хойд Солонгосын засгийн газрын оролцоотой хулгайлтын хэрэг байж болзошгүй гэж хүчтэй сэжиглэгдэж байжээ. Анх үгүйсгэж байсан ч 2020 оны 9 сарын 17-нд Пингёнд болсон Япон Солонгос ард улсын анхны дээд хэмжээний уулзалтын үеэр хойд Солонгосын засгийн газар Япон иргэдийг хулгайлсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна. Тэр уулзалтын үеэр хойд Солонгосын удирдагчид 13 Япон иргэн хулгайлагдсан болохыг хүлээн зөвшөөрч тэдний дор хаяж 8 нь нас барсан гэж мэдэгдсэн байна. Японы гадаад хэргийн яам 2012 оны тайландаа хойд Солонгост хулгайлагдсан гэж албан ёсоор хүлээн зөвшөөрсөн 17 Япон иргэнийг дурдсан бөгөөд тэдний 2 нь Европт байхдаа хулгайлагдсан гэж мэдээлжээ. Албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн хулгайлтын аль нь ч Хоккайдод болоогүй тул Асамитай шууд холбоогүй байв. Гэсэн ч хойд Солонгост хулгайлагдсан Япон иргэдийг аврах үндэсний холбоо нь хойд Солонгостой холбоотой байж болзошгүй алга болсон Япон иргэдийн мөрдөн шалгах комиссийн мэдээлэлд үндэслэн олон жилийн турш 100 гаруй Япон иргэн хойд Солонгост хулгайлагдсан байж магадгүй гэж дурдсан байдаг.
Албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн хэрэгүүдийн нэг нь Мегуми Йокота бөгөөд 1977 оны 11 сарын 15-ны үдээс хойш сургуулиасаа харж явахдаа улгаалагдсан юм. Түүнийг Хойд Солонгосын агентууд өөрсдийн үйл ажиллагааг харсан байж магадгүй гэж үзээд завин дээр хүчээр чирч гаргасан гэх мэдээлэл байдаг. Асамиг хэрэг гарсны дараах өдөр ойролцоох Итанки далайн эрэг дээр харсан гэх мэдээлэл байсан ч 2003 онд ярилцлагад оролцсон Итанки далайн эргийн ойролцоо амьдардаг хүмүүс ийм зүйл огт сонсоогүй гэж хэлжээ. Мөн тэр телевизийн нэвтрүүлэгт нэг мөрдөн байцаагч ярилцлагада Асами алга болсон үед гадаадын усан онгоцонд суусан Япон эмэгтэйн талаар ямар ч мэдээлэл байгаагүй гэж дурдсан байна. Бусад хүмүүс Асамитай хамт далхны газрын ойролцоох автобусны буудлын дээр буусан. Танигдаагүй үлдсэн 3 зорчигчийг сэжиглэж тэднийг Хойд Солонгос хүмүүс байсан байж магадгүй гэж таамагласан. Өмнө нь Япон иргэдийг Орос улс булгаасан гэх мэдээлэл гарч байсан ч тэдгээр нь голдуу зах сагнуурын завин дээрх ирчүүдтэй холбоотой байсан тул Асамид ийм зүйл тохиолдох магадлал бага гэж үздэг. Хоёр дахь боломж нь Асамиг танихгүй хүн авч явсан байх магадлал юм. Автобусны буудал болон талхны газар нь төв зам дагуу байрлаж Асами өдрийн цагаар алга болсон ч тэр үед талхны газрын эсрэг талд томоохон барилгын ажил явагдаж байсан гэж мэдээлдэг. Үүнээс болж дунд даврын ачааны машинууд байнга явж байсан бөгөөд хүнийг анзаарагдалгүй авч явахад илүү амар болгосон байж магадгүй гэжээ. Нэг их сурвалжид Асами алга болсон үед ийш тийш орж гарсан ачааны машины талаар ямар ч мэдээлэл байгаагүй гэж дурдсан тул энэ боломжийг арай бага магадaltaй гэж үздэг. Танихгүй хүн Асамиг хулгайлсан байж болох ч түүний итгэлийг олсон хүн бол түүнийг ийм хүл хөдөлгөөнтэй газраас авч явахад илүү амар байх байсан. Саппорогийн телевиз Асамитай адилхан харагдах эмэгтэйг Моророн Сакаяхлах сургуулийн өмнө хар машинтай эрэгтэйтэй ярьж байхыг хэн нэгэн харсан гэж мэдээлсэн гэх яриа байдаг. Машины талаар өөр дэлгэрэнгүй мэдээлэл байхгүй бөгөөд тухайн үед талхны газрын эзэн ямар машинтай байсан нь ч тодорхойгүй байдаг. Зарим зургал тэр найз залуу нь үнэндээ 18-аас дээш настай машинтай хүн байсан гэж ярьдаг ч энэ нь батлагдаагүй юм. Сүүлчийн хувилбар нь Асами өөрийн хүслээр алга болсон байж магадгүй гэсэн таамаг юм. Японд Жо Хацу буюу шууд утгаараа ууршин алга болох гэсэн нэр томьёог өөрийн амьдралаас ямар ч ул мөргүй алга болохоор шийдсэн хүмүүсийг тодорхойлоход ашигладаг. 1960 онд өөрийн тогтсон амьдралаасаа алга болдог хүмүүс ихэвчлэн гэрлэлтээсээ цугтахыг хүссэн хүмүүс байсан бол хэдэн 10 жилийн дараа өөрийн хүслээр ор сургахгүй болох өөр нэг бүлэг хүмүүс нэмэгдсэн байна. Дэлхийн 2 дугаар дайны дараах хэдэн 10 жилийн турш Япон асар хурдтай хөгжиж энэ өсөлт 1980 онд оргилдоо хүрсэн. 1990 оны орчимд хэд өссөн хувьцааны үн болон үл хөлхөрөнгийн хөөс хагарч үүний дараа алдагдсан 10 жил гэж нэрлэгддэг эдийн засгийн зогсонгүй эхэлсэн. Энэ хугацаанд олон ажилчин ажлаа алдаж их хэмжээний өрөнд орсон нь хүмүүс яагаад алга болохыг хүсэх гол шалтгаан болсон. Асами алга болсон нь 2001 онд бөгөөд Японы үндэсний цагдаагийн агентлаг 100,000 гаруй сургаггүй хүний тайлан бүртгэгдсэн гэж мэдээлсэн ч бодит тоон үүнээс их байж магадгүй гэж үздэг. Сүүлийн жилүүдэд Йо-Нигея буюу шууд орчуулбал шөнийн оргож алга болдог дэлгүүр гэж нэрлэгддэг олон компани гарч ирсэн бөгөөд тэд амьдралаасаа зугтахыг хүссэн хүмүүст тусалдаг болсон. Үүнийг бодолцвол Асамигийн хэрэг нь уламжлалт Жо Хацу төрлийн хэрэгүүдээс арай өөр харагддаг. 2001 онд ор сургаггүй болсон хүмүүсийн ойролцоогоор 25% нь насанд хүрээгүй хүүхдүүд байсан ч Асамигийн гэр бүл болон сургуулийн нөхцөл байдал хэвийн таатай амьд харагддаг байсан. Тэр сурлагадаа сайн совилогч болох хүсэл мөрөөдөлтэй байсан бөгөөд цагийн ажлаа үргэлжлүүлэхэд ч бэлэн байжээ. Интернетэд Асами болон эцэг эхэн түүний совилогч болох төлөвлөгөө дээр санал нийлдэггүй байсан гэх сургаал байдаг ч энэ нь үнэн байсан гэх найдвартай мэдээлэл байхгүй. Зарим хүмүүс Асами сургуулийнхаа шилдэг сурагчдын нэг байсан учраас өндөр дарамттай байсан гэж ярьдаг ч үүнийг батлах бодит нотлохоо мөн нийтэд ил болоогүй. Асами өөрөө оргож явсан гэх онолын эсрэг өөр нэг үндэслэл нь тэр бараг ямар ч зүйл авч яваагүй бөгөөд цагийн ажлаасаа олсон мөнгөө гэрийн хөрөөнд үлдээсэн байсан гэх мэдээлэл юм. Эцэст нь ихэнх сурвалж болон энэ хэргийг онлайнаар хэлэлцдэг хүмүүс Асами өөрийн хүсэлтээр амьдрал гэр бүл найз нөхдөө орхиод явсан гэдэгт итгэхэд хэцүү гэж үздэг. Нэгэн ярилцлагад Асамигийн дунд сургуулийн найз дараах зүйлийг хэлжээ. Цагдаад ирсэн мэдээллүүдэд Асамиг Токио болон Чиба мужид харсан гэх баталгаагүй мэдээллээс эхлээд зарим хүмүүс түүний сүнсийг харсан гэж хүртэл мэдүүлсэн байдаг. Гэсэн ч цагдаагийн мэдээлснээр эдгээр харагдсан гэх тохиолдлуудын аль нь ч шинэ мөрдлөг болоогүй. Асами өөрөө оргож явсан гэх онолыг бүрэн үгүйсгэж болохгүй ч олон нийтэд ил болсон мэдээлэл болон түүний алга болсон с ิจ гтэй нөхцөл байдлыг харахад олон хүн түүнийг хүсэл зоригынхны эсрэг авч явсан байх магадлал өндөр гэж үздэг. Асамигийн эцэг эх Хаку Чодой дахь хорон сууцсандаа Асамиг эргэж ирнэ гэж олон жилийн турш хүлээсэн гэдэг.
2011 оны Асахи телевизийн ярилцлагын үед нэг давхрын байр нь гэр бүлийнхэн амьдарсаар байсан бол сүүлийн үеийн Google газрын зурагт дүрснүүдэд тэр барилга шар тузаар бүслэгдэж, цонхнууд нь банзаар хадаастай орхигдсон мэт харагддаг. Асамигийн эцэг эхийн талаар төдийлөн их зүйл мэдэгддэггүй бөгөөд ярилцлага төгссөн хариултууд нь маш товч байдаг. Зөвхөн Асамигийн гэр бүлч биш, түүний ахлах сургууль хүртэл олон жилийн турш хүлээсэн. Орон нутгийн Мураро Мимпо сонин 2021 оны 3 сард Асамигийн сурагчийн статусыг төр чөлөөтэй гэж үздэг бөгөөд энэ нь тэр хүссэн үедээ сургуультай иргэн ирэх боломжтой гэсэн утгатай гэж мэдээлжээ. 2021 оны 10 сард Асами алга болсноос 20 гаруй жилийн дараа цагдаа нар Чибан мужид байрлах үндэсний цагдаагийн агентлагийн шүүх шинжилгээний хүрээлэнгийн хийсэн шинэ постерыг нийтлсэн. Тэр постерт Асами алга болсноос 20 жилийн дараа ямар харагдах байсан дүрслэлийг үзүүлжээ. Уг дүрслэлийг Асами алга болохоос өмнөхөн ахуулсан зурагтай нь харьцуулсан байна. Асами алга болсны дараахан нийтэд ил болгосон мэдээлэлээс гадна алга болсны 20 жилийн ойгоор шинэ дэлгэрэнгүй мэдээллийг мөн нийтэлж постерт нэмсэн байна. Шинэ мэдээлэлд Асамигийн баруун нүдний доор жижиг мэнгэ болон түүний цусны бүлэг өнхөлийн хэмжээ нь 23.5 см байсан гэж дурдсан. Цагдаа нар анхны мөрдөх ажиллагаагаа 2000 мөрдөгчтэй эхлүүлсэн бөгөөд 20 гаруй жилийн хугацаанд нийт оролцсон мөрдөгчдийн тоо 45,000 давсан байна. 2023 оны байдлаар ч цагдаа нар жил бүрийн 3 сарын 6-нд Асамиг хамгийн сүүлд харсан худалдааны төв дээр очиж ухуулах хуудас тараасаар байгаа. Мурароны мөрдөгч Хирохико Мацукава ярилцлагадаа та бүхнээс ямар ч байсан мэдээлэл бидэнд өгөхийг хүсэж байна. Харсан зүйл байвал ч мөн адил гэж хэлжээ. Харамсалтай шинэ мэдээллийн тоо буурч 2021 онд ирсэн шинэ мэдээлэл нь ердөө 48. 2022 онд ердөө 9 болж багассан бөгөөд цаашид шинэ мэдээлэл ирэх магадлал улам буурч байгаа аж. Онлайнаар зарим хүмүүс энэ мөрдөн шалгалтын үеийн цагдаагийн шийдвэрийг шүүмжилж өөр сонголт хийсэн бол Асамигийн хэрэг 20 гаруй жил шийдэгдээгүй үлдэхээс сэргийлж болох байсан гэж ярьдаг. Ихэнх шүүмжил нь цуурхал дээр үндэслэн байж магадгүй шийдвэрүүдтэй холбоотой гэдгийг анхаарах хэрэгтэй ч дараах зүйлс яригддаг. Нэгдүгээрт анхны мөрдөх ажиллагааг нийтэд ил болгоход 11 хоног зарцуулж зөвхөн 3 сарын 17-нд олон нийтэд мэдээлсэн. Хэрэв мөрдөн шалгах ажиллагааг эртхэн олон нийтэд зарласан бол нутгийн хүмүүс тухайн үеийн нөхцөл байдал болон боломжит сэжүүрүүдийг илүү сайн санах байсан гэж зарим хүмүүс үздэг. Хоёрдугаарт сайтын худалдааны төвийн камерын бичлэгийг алга болсноос 5 жилийн дараа нийтлсэн бөгөөд Хакучодо дахь комбины дэлгүүрийн бичлэгийг өнөөдөр хүртэл огт нийтэд илгээгүй. Зарим хүмүүс Асами дэлгүүрээс юм хулгайлж байсан байж магадгүй тул цагдаа бичлэгийг гаргаагүй гэж таамагладагч энэ сургалыг батлах бодит нотлохоо олдоогүй. Мөн Асамигийн талаар мэдэгдэж буй зүйлсийг харахад ийм үйлдэл нь түүний зан чанарт тохирохгүй гэж үздэг. Ямар ч байсан хэрэв бичлэгийг илүү эрт олон нийтэд илгэсэн бол тухайн үеийн мөрдөн шалгалтад тус болох байсан гэж ярьдаг. Гуравдугаарт онлайн дахь мэдээллүүдээр бол анхны мөрдөн шалгалтад Founders Building-ийн хоосон байсан 2 өрөөг оруулаагүй гэдэг. Хэрэв талхны газрын эзэн хэрэгт холбоотой байсан бол 201 болон 302 тоо төрөөнүүд Асами тухайн үед байсан байж болцшгүй чухал байршлууд болох байсан. Дөрөвдүгээрт ор зураггүй болсон хэрэгүүдэд нохоог ихэвчлэн ашигладагч цагдаа нар талхны газрын орчимд өвнөр мөрдүүлэхээр цагдаагийн нохоо ашиглаагүй гэж ярьдаг. Хэрэв Асами Founders Building дотор байсан бол цагдаагийн нохоо түүнийг олох өндөр магадлалтай байсан байж болох юм. Зарим хүмүүс цагдаа нар талхны газрын эзнийг буруутан гэдэгт нэлээд итгэлтэй байсан учраас нохоо ашиглаагүй гэж таамагладагч бодит шалтгааныг олон нийтэд зарлаагүй. 5-дугаар зарим хүмүүс цагдаа нар Асамиг алга болсонд талхны газрын эзэн буруутай гэдгийг батлах дээр хэд төвлөрсөн бөгөөд өөр боломжит хувилбаруудыг хангалттай судлаагүй гэж үздэг. 6-дугаарт эхэндээ цагдаа нар Асамиг алга болсон тухай мэдээлэл авахын тулд нутгийн хүмүүст 900 ухуул хуудас тараасан гэж хэлсэн ч Хоккайдо шинбэн тухайн үед үнэндээ 400 шиг тараасан байсныг олж мэдсэн. Өөрөөр хэлбэл 100 мянган хүнтэй хотын маш бага хувь нь л энэ мөрдөн шалгалтын талаар анхнаасаа мэдэж байсан гэсэн үг. Цагдаагаас гадна Асами Житаг олох нийгэмлэг гэх байгууллагыг Асамид юу тохиолдсны хариуг хайж буй хүмүүс байгуулсан. Энэ байгууллага хэрэгт илүү анхаарал хандуулахын тулд мэдээлэл цуглуулж түгээдэг. Хэргийн дэлгэрэнгүй томыг харуулсан вебсайтаас гадна тус байгууллага хэрэгтэй холбоотой олон нийтлэл хийсэн бөгөөд үүний дотор 2021 оны дараах нийтлэл багтжээ. Өнөөдөр Асами алга болсноос хойш 20 жил өнгөрлөө. Тэр өдрөөс хойш гэр бүл, найз нөхөд ямар их санаа зовнил, уй гашуу тээж ирснийг төсөөлөхөд ч хэцүү байна. Ямар ч үр дүн гарсан бай энэ байгууллага хизээ нэгэн өдөр үннийг олохын тулд мэдээлэл цуглуулсаар байх болно. Гэр бүл, найз нөхөд болон мөрдөгчдийн бүх хүчин чармаалтыг үл харгалзан Асами Житагийн хаана байгаа нь
өнөөдрийг хүртэл тодорхойгүй хэвээр байна. Асами хамгийн сүүлд байсан гэж үздэг газарт маш бага нотлох баримт үлдсэн бөгөөд мөрдлгүүд нь найдвартай байдал нь харилцан адилгүй гэрчийн мэдүүлгүүдээр тулгуурсан учраас энэ алга болсон хэргийн мөрдөн шалгалт олон 10 жилийн турш агцгүй явжээ. Асамиг муу санаатай хүн авч явсан уу? Эсвэл мөр орондох амьдралаа орхиод явахаар шийдсэн үү? Хэн оролцсон бэ?